Энэ манай SC130 гээд 2025 онд гарсан шинэ загвар байгаа. За энэ нэг пирамид хэлбэртэй майхны шинэ загвар нь дахиад урагшаа ингэж сөхөгдөд боскон шиг тийм хэсэгтэй болж гисэн. За энэ хэсэг нэмэгдснээр болохоор энэ доторх зай маш гоё болж гисэн. За би одоо энэ хан энтийн тархан заадад газар ирсэн. За дотор тал нь гэвэл за энэ гаднаа ийм борооны хаялга гэх юм те, борооны хаалттай. За ингээ бүх хаалга цонх нь ялаа шумуулны товтой. За урагшаа ингээд юутай болж гисэн байгаа. Босконтой. За энд ингээд юунуудаа хийчин гар утастай юу гэдэг кармануудтай. За энд бас нэмэлтээр кармантай. За энэ юуны нөхөө ихлээр энэ хоёр талд байгаа. За энэ хүүтний цагт нөгөө вибасто ч юм уу халуун хүлээлгэх хоолоогоо энүүгээр оруулж ирж тавьдаг гэсэн үг. За эндээ ийм юутай дахиад халаастай. За энэ бас борооны ийм хаалттай дахиад ялаа жимсны хаалттай болж ирсэн байна. За дахиад энэний давуу тал юу гэхээр энэ нөгөө лүкер ордог загвар. Лүкер ордог загварыг хүмүүс их асуудаг. За энэ урдлынхаа годсыг авчна. За тэгээ энэ шалаа ингээс өгчнө гэсэн үг. За тэгээд жоохон хүүхдүүд ч юм уу ингээ бүгд лүкер орох боломжтой. За дахиад нэг давуу тал нь юу гэхээр энэ маань доошоо болоо ширээ болчихно. За би ширээ болж үзүүлье. За энэ ингээд одоо ширээ болцсон байдал хоолундаа идэх үү юм уу? Лаптоп, iPad-ын дээр ажил хэрэгээ хийхэд төлөө тухтай болсон байгаа гэсэн үг ээ. За тэгээд энд ийм том хоёр хүчрэхэг амортизатораар майхнаас хүч буулгаж онгойлгоно. За энэ уртлын балконы хэсэг бас амортизатораар хүч буулгадаг болсон байгаа. За энэ дагалдаж ирдэг юм гутлын уут байгаа. За ийм гудс. За тэгээ ийм шат. За тэгээ энэ лед гэрэл. За тэгээ энэ майхны онцлог нь юу гэхээр ачааны хөндлөвчин дээр тогтох боломжтой болсон байгаа. Тэгээ хөндлөвчин дээр бэхлэгддэг бүх бэхэлгээнүүд ирж байгаа. За тэгээд энэ гадуур нь болохоор борооны хаялга. За энийгээ дахиад дээшээс өгөхөд ялааны шумуулны тортойгоо юу хийж. За тэр харагдаж байгаа болохоор нөгөө халуун тэн вибасто энэ төр халуунаар үлээлэх юугаа оруулах нөх байгаа. Цаажилчдаг. За энэ загвар ирсэн байгаа. SC130 гэх загвар. За энэ ингээд урдаасаа харагдах байдал нэг иймэрхүү байгаа. За тэгээ энэ амортизатор болохоор далд ордог. Майхан дотроо орчдөг загвар. За тэгээд бас энэ загварын давуу тал юу вэ гэхээр энэ хураагдаад ерөөсөө хамгийн нэмгийн слим буюу 13 см зузаантай хураагдахлаар. За ингээ босхолоор тэр өндөр болохоор 150 см өндөртэй хүүхэд ороод чөлөөтэй зогсчих болно гэсэн үг.